Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхийлөгчийн санаачлагаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ухтан хөдөлмөрлөх эрх нийгмийн хамгаалал сэдвт эмэгтэйчүүдийн үндэсний чуулган 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо болно. Эх орны өнцөг булан бүрээс 300 эмэгтэйчүүд чуулж байна. Зохион байгуулагч Монголын үйлдвэрчний эвлийн холбооны эмэгтэйчүүдийн хороо. Монголын үйлдвэрчний эвлийн холбоо хөдөлмөрчин эмэгтэйчүүдийнхээ эрх ашигыг хамгаалах байгууллагын хувьд нийт эмэгтэй гишүүдийнхаа мөн үйлдвэрчний эвлэлд эвлэлд нэгдэж амжаагүй ч гэсэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа олон мянган эмэгтэйчүүдийнхаа төлөө бид бүхэн тэдний эрх ашигын төлөө хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндийн асуудал, цалин хөлсний асуудал, нийгмийн хамгааллын асуудал, ажлын байрны нөхцөлт боломжтой холбоотой асуудлаар толгомцсон асуудлуудыг эмэгтэйчүүдийнхаа хамт бид бүхэн шийдвэрлсээр ирсэн. Ингээд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг ухтан хийж байгаа. Энэхүү үйл ажиллагаанд бүгдэнд нь амжилт хүсье. Монголын үйлдвэрчний эвлийн холбоо маань эмэгтэйчүүдийнхаа төлөө олон зүйлийг бид бүхэн хамтдаа хийх болно. Та бүгдээ олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн өдөр Мартын 8-ны мэндийг хүргье. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлж буй Монгол улсын засгийн газар Монголын үйлдвэрчний эвлийн холбоо ажил олгогчид маань нийгмийн түншлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийнхаа эрхийн төлөө заа гэж хэлье. Хөдөлмөрлөх эрх нийгмийн хамгаалал сэдвт эмэгтэйчүүдийн үндэсний чуулган. Хасын царядна Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ыг бид бүхэн жил бүрийн 3 дугаар сарын 8-нд өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Энэхүү баярыг анх 1910 онд Копенгаген хотноо олон улсын эмэгтэйчүүд чуулж, хуралдуулж олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бий болжээ. Санаачлагч нь тухайн үеийн Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Ципхэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн утга учир нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, түүний төлөөх үзэл бодлоо илэрхийлэхэд оршдог боловч сүүлийн жилүүдэд манайд баяр ёслол төдийгөр өнгөрүүлдэг болжээ. Харин энэ жилээс эхлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэбатын санаачлагаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ухтан эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх нийгмийн хамгаалал 2022 сэдвт эмэгтэйчүүдийн чуулганыг Төв орон нутгийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийг оролцуулан 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулга уулзалтын маань гол зорилго нь хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн тулгымцсан асуудлууд, мөн нийгмийн харилцаанд оролцогч эмэгтэйчүүдийн маань эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт гэсэн 3 салбар хуралдаанууд байна. Салбар хуралдаандаа бол малчин хуваарь хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн асуудлыг, хоёрт нь эмэгтэйчүүдийн суурь эрхийн хэрэгжилтийн талаар, гуравт нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба хөгжлийн асуудлыг хүндсэн 3 салбар хуралдаан болохоор зохион байгуулалтаа хийгээ явж байна. Энэ 3 салбар хуралдаанд бол энэ салбар хуралдаануудыг хариуцсан бэлтгэгчтэй, эрдэмтэн судлаачтай мөн энэ хүмүүс маань өөрсдийн оролцогчоос байр сууриа илэрхийлээд тэгээд засгийн газарт шаардлага уриалга хүргүүлэхээр ийм зорилготой. Чуулга уулзалтыг Монголын үйлдвэрчний эвлийн холбооны эмэгтэйчүүдийн хороо зохион байгуулж байгаа бөгөөд салбар бүрийн эмэгтэй ажилчдын өмнө тулгамдж байгаа асуудлууд болоод хууль эрх зүйн орчинг сайжруулах, хамтрагч талуудын байр суурийг ижил тэнцүү хэм хэмжээнд байлгах тал дээр шатараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр иржээ. Монголын үйлдвэрчний эмэгтэйчүүдийн хорооны зүгээс сүүлийн жилүүдэд ер нь хоёр асуудал дээр бол бид нар төлхөө анхаарч ажиллаж ирлээ. Түүний нэг нь бол энэ хөдөлмөрийн тухай хуулийн шинжиллийн асуудал байна. Энэ шинжиллийн асуудал хүрээнд хөдөлмөрийн тухай хуулийн шинжилэл бол маш удаан хугацаанд эргэцсэн их авах мэдж байгаа. Гэхдээ энэ хүрээнд бол хоёр зорилгыг үндсэндээ бол дэвшүүлсэн. Тэрний нэг нь бол хуулийн шинжиллийн хүрээнд эмэгтэйчүүдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын хүрээнд өмнө хүрсэн төвшинг ордуулахгүй байх буюу тухайлах юм бол ажлаас халагдахаас хамгаалагдах ажилдаа эргэн орох мөн жирэмсний болон амарсны чөлөө хууль заасан хэмжээгээр дээрдүүлэх гэсэн ийм асуудлуудад бол анхаарсан. Мөн үүний зэрэгцээгээр хөдөлмөрийн зах зээлийн шинжилэлтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн өмнө бол бас онцлогтой асуудлууд толгомдож гарч ирсэн. Эдгээрийг бол бас тусахыг зорьсон байгаа. Түүний нэг нь бол энэ
ажлын байранд одоо дарамт хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг одоо хөдөлмөрийн тухай хуулинд тусгах замаар хориглох. За ингэснээрээ яах вэ гэхээр яг юуг өнөөдөр дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт гэдгийг үзэх юм бэ гэдгийг хөдөлмөрийн харилцааны талуудын ойлголтыг тодорхой болгох замаар хөдөлмөрийн гэрээнд нь хөдөлмөрийн дотоод журманд нь энийг одоо бодитойгоор хориглох. За ингээд тэр дарамт хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гомдлоо гаргах, гомдлыг хүлээж авах үр дүндтэй одоо бүтцийг байгуулах. За энэ дотроо одоо хохирогчийг хамгаалах тухай асуудал бол бас томоохон байр суурийг одоо эзэлж энэ үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр бас зөвхөн үйлдвэрчний эвлэвч нийгмийн зөвшөөрлийн талууд бол хамтран ажиллаж байна. Түрүүн би хэлсэн хоёр асуудал төлхөө анхаарч байна гэдгийн дараагийн асуудал нь бол юу вэ гэхээр үнэхээр бид нар зөвхөн одоо албан салбарт ажиллагчдаас гадна албан бус салбарт ажиллагч эмэгтэйчүүдийн асуудлыг бол бас харгалзан үзэх. Өөрөөр хэлбэл албан бус салбарт гэдэг нь тодорхой ажил олгочгүй мөртлөө өөрөө өөртөө ажлын байр бий болгоод ингээд амьдрал хаваа аваад явж байгаа эмэгтэйчүүдийн асуудал бол манайд бас анхаарах асуудлуудын нэг байгаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбар хороод эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчин сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн болон бусад чиглэлийн олон арван ажлыг хийж гүйцэтгэсээр байна. За хүн сүдэж байгаль орчны эвлэлийн холбооны хувьд бол бидний малчин эмэгтэйчүүдийн асуудал, малчин эмэгтэйчүүдийг тариаланчид өрхийн аж ахуй эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг бол бид нар нийгмийн даатгалд хамруулах чиглэлээр төлхөө анхаарч ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын тогтолцоогоор дамжуулт нийгмийн хамгааллын асуудал шийдвэрлэгдэж явдаг. Тийм ээ. Тийм учраас малчид ялангуяа даатгалд хамрагдах одоо Монгол мал хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн одоо салбарын бодлогын яамны бодлогын хүрээнд ч гэсэн даатгалд бол малчтай 100% хамруулна гэсэн 4 жилийн зорилт тавиан ажиллаж байгаа. Тэгээд Эдлэнгийн одоо 21 оны хэлцээрийн хэрэгжилтээр бол 35 мянган малчин бол даатгалд хамрагдсан байгаа. За энэ жил 22 онд бид нар бол бас 50 мянган малчтайгаа хамруулна гэсэн. Энэний бол тодорхой хэмжээнд бол малчин эмэгтэйчүүд маань хамрагдаад нийгмийн одоо баталгаанд хангагдаж явна гэсэн ийм зорилттой ажиллаж байгаа. Тэгээд энэ чуулганаас бид нар бас нэлээд үр дүн одоо өсөж байгаа гэдгээ хэлье. Малчин эмэгтэйчүүдийн одоо бидний ажил бол одоо өглөөнөөс нар мандахаас эхлээд л орой бүрэндэхүүн харанхуй болтол одоо ажил нь дуустдаггүй. Бидний ажил тийм нар цаггүй ажил байдаг. Орын хавсарга, зуны хүйтэн бороо, тэгэл өвлийн зас шуурганд байнга л малтайгаан харьцаж малаа яаж мал жадгуулж байдаг. Малчин хүмүүсийн одоо нийгмийн асуудал бол бас их төдийлөн хангагдаж чадахгүй байна. Малчин эмэгтэйчүүдийг бол одоо юу яах хэрэгтэй л байгаа юм л да. Эмчийн одоо нарийн мэрэгжлийн эмчийн үзлэгт нэг жилдээ 2 удаа оруулцдаг байх хэрэгтэй байдаг. Тэгээд малчид ч эмэгтэйчүүд ч ерөөсөө нөгөө өөрт байгаа өвчин эмгэгээ хайхахгүй явсаар хагаад ажилдаа төртөж малынхаа араас явсаар хагаад ерөөсөө тэр өвчин эмгэгийн хүндрүүлэх бас асуудал гардаг. Бид нар чинь энэ ингэж шүү дээ албан бус салбарт 20 хэдэн жил ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр албан бус салбар маань өөрөө одоо ингээд голцоо дандаа ихэнх дийлэнх хувийн дандаа түрээсийн чиглэлд байдаг. Тэгээд түрээсийн хууль энэ эрх зүйн орчныг аягүй тодорхой болгож өгөхгүй бол хэн нэгэн хүн энэ түрээсээр далимдуулаад ингээд маш одоо ажлын байрны дарамт шахалт ихтэй тий асуудлууд яг ярих юм бол бас хэцүү талууд аягүй их гарч ирдэг. Тэгэхээр одоо сая нөгөө хөдөлмөрийн хууль шинжилсэнтэй холбоотой энэ яг энэ шигээ бас түрээсийн энэ хариуцлагатай хуулиудыг бас нэмж оруулж өгвөл аягүй зүгээр санагдаад байдгийг. Ингээд төрөөс бүр илүү анхаарч ажилласаа гэж хамгийн түрүүнд хүсэж байна. Тэгээд энэ ахуй шигний салбарын эмэгтэйчүүдийг одоо жижиг дундын зээл энд ихэнх нь нөгөө өөрсдөө ажлын байр байдаггүй эмэгтэйчүүд маань. Тэгэл нөгөө банк савнд ороод нөгөө хүсэлт уламжлалаа тавихлаар нөгөө банкчийн өөрсдийнхөө босхийг тулгачдаг өөдөөс. Тэгээд ингээд хэцүү асуудлууд бол аягүй их байдаг юм аа. За манай улсын хэмжээнд 2021 оны 4-р удирлын мэдээгээр бол 500 гаруй мянган эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлж байна. За үүний нэг 150 мянга гаруй нь бол албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүд байгаа. За манай нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны хувьд бол албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа гишүүдийг бол эвлэлд нэгдүүлэх чиглэлээр бол нэлээдгүй анхаарч ажилладаг байгаа. За үүний үр дүнд бид нар өнгөрсөн 2021 онд бол Дүнжин гаруй худалдааны төв, за урт цагаан худалдааны төв, хар хорой худалдааны төвүүд дээр бол бид нар ингээд
анхан шатны үйлдвэрчний хэвлэлийн хороо байгуулж ажиллаж байна. За бидний одоо анхан шатны үйлдвэрчний хэвлэлийн хороо байгуулсан гол зорилго маань алтан бус салбарт ажиллаж байгаа ажилчдыг бол эрэлт нэгдүүлэх, тэдний одоо хөдөлмөрийн харилцааных нь асуудлыг шийдэхэд бол голлоо анхаарч ажиллаж байна. За сая энэ ковид цар тахлын үед бол бас нэлээдгүй яг энэ алтан бус салбарт ажиллаж байгаа иргэдэд маань нэлээдгүй бас хүнд нөхцөлүүд байдлууд тулгарлаа. За үүний нэг жишээ хэм бол одоо түрээсийн гэрээ. За түрээсийн гэрээ гэдэг нь маань одоо ингээд байгалийн давагдшгүй хүчин зүйл одоо энэ халдварт өвчин цар тахлын үед бол бас яг ингээд гэрээ байгуулчихсан байгаа тохиолдолд нөгөө гэрээ маань ингээд явж илээдэг. Түрээслэгч талууд маань бас ингээд нөгөө тэрэн дээр бас харгалзан үзэх энэ нөхцөл нь бас нэлээдгүй хангалтгүй байсан. Хөдөлмөрлөх эрх нийгмийн хамгаалал сэдвт эмэгтэйчүүдийн үндэсний чуулган. Эмэгтэйчүүдийн үндэсний чуулган. Одоо манай зөөврийн ус санх алба бол 400 гаруй ажилтнтай тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд ажилладаг. Тэгээд яг хүндрэлтэй аймаг бол манай хэдэд бол ажлын байрны нөхцөл бол нэг тийм удаа орохгүй боломжтой. Хүндрэлтэй аймаг бол нэг өвлийн цагт одоо ингээд өөрчлөлж байгаа хүмүүс маань ус мус тасгаад энэ гадуур дотор жоох мөс тогтдог. Тэрийг л манай энэ хэд ч одоо ингээд тэгэл өдөр тутамд мөсгөө цэвэрхэн байлгаж яг өөрсдийн ажил үргэн заавартайгаа болохоор яалтчгүй энэ мөсөө цэвэрлж яваад өвлийн цагт манайх л жоох асуудалтай. Одоо үйлдвэрчний одоо хамтын гэрээ байгуулдаг байхгүй. Хамтарч хамтын гэрээ юуаж тэргээр ингээд нийгмийн асуудал ажилтны нийгмийн асуудлыг шийдчихдэг. За тэгээд өрх толгоос эмэгтэйчүүдийг жилдээ нэг одоо юуны эмчийн үзлэгт хамруулдаг ч юм уу тий. За тэгээд бас нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүст бол тусламжийн гараа сунгах бас орон гэргүй хүнд орон гэр авч өгөх энэ төр гэл тий. Ер нь бол тийм толгомцсон юг ингээд жижигээр шийдээл явж байгаа. За нийтийн аж ахуйн салбарт Монгол улсын хэмжээнд 15,000 гаруй одоо иргэн ажиллаж хөдөлмөрлөж байна. За энэ салбарын нэг онцлог бол бусад салбартай харьцуулах юм бол салбарын ажиллагчдын маш одоо цөөхөн буюу одоо 30 гаруй хувийн эмэгтэйчүүд эзэлдэг. За 70 гаруй хувийн бол эрчүүд эзэлдэг. Бас нэг гендерийн хувьд салбарынхаа онцлогоос хамаарат эрчүүд авмгаалсан ийм салбар байгаа. Гэхдээ энэ манай салбарт бол одоо эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж бол яг ижил төвшөнд байгаа. Харин өөр хариуцлагын хувьд бол манлайлалын төвшөнд илүү гендерийн бодлого бол алдагдсан гэж миний хувьд бол харж байгаа. За яг энэ дагуу 2019 онд салбарт хийсэн хэсэгчлэн судалгаан дээр бол гарсан байж байгаа. За энэ салбарын одоо энэ гендерийн асуудлыг дахин агсын төвшөнд судалгааг шинжилгээр салбарын яамтайгаар байгуулсан 2021-2022 оны хамтын хэлэлцээр дээр бол тусгасан одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй энэ судалгааг дахин шинжилгээр ажиллаж байна. Бидний ажлын онцлог нь бол жилийн 4 удирдал гадаа халуун таалж хөтөнд хөрж шатхуунаар зэмлэгдэж байгаа машины утаа дортог, гадаах одоо утаа дортог, тоос шороо, дуу чимээ ихтэй орчин одоо шатхуунаар зэмлэгдэж байгаа машины янтангаас гарах утаа нагаар банкны тагийг онгойлгоход бол маш их ууршилт энэ төр бол айгүй тийм хортой нөхцөлд бид нар ажилладаг. Үйлдвэрчний эвлэл 2010 оноос мэргэжлийн хяналтын ерөнхий газар харьяа эрүүл мэндийн төвөдтэй судалгаа шинжилгээнд хийснээр дүнд бол хортой нөхцөлд ажиллагаа гэж бидэд тийм дүгнэлт гарсан боловч тэр нь одоо өдийн хүртэл хэрэгжээгүүд бол айгүй харамсалтай байдаг. Уулархаа буюу албарлах салбарт дах эмэгтэйчүүдэд бол маш хүнд нөхцөл байгаагийн нэг нь бол маш олон хоногор гэрээсээ хол тэгээд өдөр болгон 12 цагаар ажилладаг байгаа. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019 оноос хойш эрчим хүчтэй дагуулгын үйлдвэрчнүүдийн холбооны зүгээс бол тэмцлийн маш том арга хэмжээг явуулсан. Тэр нь бол уурхаачдын ажил амралтын хуваарийг тэгш байдлаар буюу 14 байдлаар тусгуулгаар хөдөлмөрийн тухай хуулинд бол заалт оруулахад бол маш их төцөлтэй ажилласан. Энэ асуудал нь бол эмэгтэйчүүдийн ямар хөө бэрхшээл эрэгтэй эмэгтэй бүх хүмүүст бол бэрхшээл үүсчихсэн тухайлбал гэрээсээ олон хоногор хол байх нь бол үр хүүхдтэй тавих анхаарал халамжуулах
гэр бүлийн гишүүдийн дунд үл ойлголцол гаргах, тэгэл улмаар гэр бүл салах, хүүхэд өмчрөх, мөн олон хоногоор шөнийн ээлжинд их далаалан гарснаар одоо эрүүл мэнд муудах, нойр сэтгэцэд нөлөөлөх, үйлдвэрлэлийн асалд өртөх, мэрэгчлээс шалтгааллах өвчнөд өвчлөх, мөн ковидын үеийн одоо сүүлийн 2 жилийн хугацаанд бол илүү өвчлөмтгөө болох, дархлаа унах гэх мэтчлэнгээр маш олон сөрөг үр дагавруудтай байсан учраас шинэ хуулиндаа бидэрт бол 14 байдлаар бол тусгуулж чадсан. Ажил амралтын тэгш хуваартай баснаар бол бид нар бас нийгмийн жижиг хэсэг болсон гэр бүл дэх одоо уур амьсгалыг илүү их таатай байлгахад бол чухал нөлөө үзүүлж байна. За манай цэцэрлэг маань 54 багш ажилтнтай дандаа айлын ээжүүд, эмэгтэйчүүд ажилладаг. За энэ цэцэрлэгийн багш нарын маань 80-аас 90% нь цалингийн зээлтэй. Зээлээс зээлийн хооронд амьдардаг гэж болно. Хэлэхэд болно л доо. Цэцэрлэгийн багшийн маань цалин ямар вэ? Ажилчдын маань ялангуяа одоо төв 1-ээс 3 дугаар зэрэглэлийн ажилчны маань цалин бол бага. Одоо тэгвэл давхар одоо цэцэрлэгийн маань төв 1-ээс төв 3-ын ажилчдын маань одоо нэг хувьд шилжүүлэх. Санхүү орон нутагт санхүүгийн шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар бол эдгээр багш нар маань бол ажилчид маань бол цалингаа авахд хэцүү өндөрлөлтэй байна. Монголын боловсролын ухааны үйлдвэрчний эвлийн холбоонд бол 26,000 гаруй гишүүн байдаг. За энэ гишүүдийн бол 83% нь эмэгтэйчүүд байгаа. За энэ манай эмэгтэйчүүд боловсролын ухааны салбарыг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа, дайчлан маш их ачаалалтаар ажилладаг. За энэ ажилчдынхаа ачааллыг багасгах, хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэх, цалин үлсийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар бол зөвшөлтсөл гэрээ хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээр Монголын боловсролын ухааны үйлдвэрчний холбоо ажилладаг. Энэ жил ихэд бол манай гишүүдийн өмнө бол толгомцсон асуудал нь төрийн үйлчилгээний ажилчдыг хувьд шилжүүлэх гэдэг хуулийн заалтаар гишүүдийн маань ажлын байрны баталгаа, цалин хөлс, нийгмийн хамгаалал алдагдах асуудал үүсээд сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлийн хорооны гишүүдээс маань эхэлж тэмцэл өрнөж эхэлсэн байгаа. За ингээд 11 сард бол энэ асуудлыг гаргаж засгийн газар холбогдох байгууллагуудад санал шаардлага хүргүүлсэн. За энэ манай сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлийн хорооноос эхэлж одоо гаргасан санал шаардлагын маань боловсролын үйлдвэрчний эвлийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлийн холбоо хүлээж авч хамтарч тэмцэл өрнүүлж өнөөдрийн байдлаар нэг ч хүн хувьд очиж хөдөлмөрийн гэрээ хувьд очиагүй хөдөлмөрийн гэрээ цэцлэгдаагүй ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд маань 56,000 гаруй хүмүүс ажиллаж байна. Энэ хүмүүс бол ард иргэдийнхаа эрүүл мэнд амь насыг авран хамгаалахын төлөө тууштай ажилладаг хүмүүс. За энэ салбарын хүмүүсийн 80 гаруй хувийг бол манай эмэгтэйчүүд эзэлдэг байгаа. За эмэгтэйчүүд маань ачааны хүндийг нуруундаа уурч явдаг ийм хүмүүс. За ялангуяа сүүлийн 2 жил одоо ковид-19 цар тахал гарсантай холбоотой ар гэр үр хүүхдээ орхиод ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг авран хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаа. Одоо ч ажилласаар байна. Энэ хүнд цаг үед бол энэ хүмүүс бол ажилласаа одоо түүртэж ядарсан гэж эмээхгүй, цалин бага гэж голохгүй энэ ажлыг бол одоо тасралтгүй хийсээр ирсэн. За манай салбарынхны өмнө одоо тулгамдж байгаа гол асуудал байна. Энэ асуудал юу вэ гэхээр хөдөлмөрийн үнэмж муу, ажлын ачаалал маш их. За нийгмийн баталгаа сайн хангагдаагүй. За мөн түнчлэн одоо хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ч гэсэн хөндөгдөж байгаа. За эрүүл мэндийн салбарын ажилтнуудын одоо цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар салбарын үйлдвэрчний эвлийн холбооноос бол бас өнгөрсөн 21 оны 6-7 сар гээд ингээд тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн. Үндсэн цалин 2 дахин нэмээчээ гэдэг шаардлагыг тавьсан. Улсын дундажид хүргэж энэ хүмүүсийг цалинжуулмаар байна. За энэ хүмүүсийг ажилуулахын тулд одоо маш их хөшөөрөх хэрэгтэй. Ялангуяа энэ шаардлагын үеэр бид нэр одоо энэ хүмүүст улаан ногоон бүс гэхгүйгээр одоо тэтгэмж урамшуул олгооч гэсэн саналыг тавьж, за энэ саналын үндсээр бол нэг бүх хүмүүст нэг сая 400 мянган төгрөг өгсөн байгаа. Одоо бидний барих бодлого бол юу гэхээр цалин хөлсийг нэмэгдүүлэх. Энэ хүмүүсийг доктор суурьшилтай ажилуулахын тулд цалингийн нэмж хөдөлмөрийн бүтээмжийг одоо үнэлдэг байх хэрэгтэй байна.
хасын царядна. За ингээд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол орны өнцөг боломбор сууж байгаа эмэгтэйчүүд, эхчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүдтэй энэ өдрийн мэндийг хүрэхийн ялдамд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээд эвлэлтэн нэгдэж эрх ашгаа хамгаалъя гэдэг үйлдвэрчний эвлэлийг зорин ирээрэй гэж бүсгүйчүүдтэй уриалж байна. Хөдөлмөрлөх эрх нийгмийн хамгаалал сэдвт эмэгтэйчүүдийн үндэсний чуулган